Хэрвээ хүүхэд таны эзүүсийг тавсамдаа ашигласаад байвал яах вэ? Хүүхдүүд тамчууд шиг болохыг хүсдэг. Тэд өөрсдөө бие дааж хараад бус байхыг ирмэлцдэг. Энэ насандаа том хүн шиг байх, аливаа зүйлсийг өөрөө хийж сухахыг идэвхтэйгээр хичээдэг. Тамчууд бас тэдний хувьд дуурайх анхны үсэг жишээ нь юм. Тиймээс хүүхдүүд тавсамаар дамжуулсан тамчуудын зан авирыг дуурайдаг. Хүүхдүүд тавсах явцдаа шин дүр, ур чадварыг өөр дээрээ туршиж үздэг. Жишээ нь тэд ажил хийж байгаа мэтэр давсаж, компьютерийн ард сууж, товчсуур дарж, эсвэл ээж аав болж хуу яндрсыг дуурайж тавсдаг. Тэд дэсвэрийн тавсам тавсаж, янз бүрийн дүүт өөрийгөө сардаг. Ихэвчлэн хүүхдүүд тамчуудын хувцсыг авч тавсахтаа өмсөж үздэг. Тэгвэл үүнийг яаж хүсэж авах вэ? Хүүхдээ өөрийгөө дуурайхыг хориглох хэрэггүй. Гэхдээ үүнийг аюулгүй байдлаар хийхэд анхаараарай. Өөрөө физикс жинхэнэ компьютерийг тавсамын эсвэл хуучин ажиллагдаггүй зөөрийн компьютераар босгосон дээр дэсвэрийн тавсам тавсахдаа жинхэнэ мөнгө зоос хэрэгсэхгүй байх, эсвэл ядаж жижиг зоос тавсамд оруулахгүй байх хэрэгтэй. Тамчуудын хувцсыг өмсөхийг зөвшөөрч босгоч зөвхөн танд харамсахгүй тодорхой хувцснуудыг өгөөрэй. Ийм төслийн тавсам зохион байгуулахдаа зөвшөөрөгдөх хязгаарыг мартаж босохгүй. Эдгээр хязгаарыг шууд тодорхой ойлгомжтой хэлж өгөх хэрэгтэй. Харин ээж охин энэ тавсамыг би гас даваанд бодит натраас ашигласан зохион байгуулахыг зүгсэж байна. Жинхэнэ таваа хөвөн бус, ачуур хүүхдийн гиз бос юм савн зэрэг нь хүүхдийг ахуйн ажилтай танилцуулах маш сайн арга юм. Түм утгагүй таны хүүхэд гас таваа босон гэрийн ажилд танд тусалж чаддаг болно. Харин эцэг эхтэйгээ хамтдаа усан тавсамууд нь хүүхдийнхээ бага насны чухал дурсамж болж үснэ.